100% чадвартай байж ич бусдад нөлөөлөх албагүй. Чи яг одоогийн энд байгаа байдлаараа, энэ суралцж байгаа байдлаараа, төгс биш байдлаараа бусдад нөлөөлж болно. Зүгээр л өөрийнхөө юу чаддгаа харуул. Яг үннийг хэлэхэд чиний мэдлэг ч гэсэн надад маш их хэрэгтэй байна. Би зөндөө олон монгол хүмүүс, монгол хүүхдүүдээс юу чаддгийг би ч гэсэн суралцмаар байна. Монголын бүх залуу инфлюенсерстэй энэ YouTube платформ, интернетийн платформыг ашиглаад дэлхийд даяар дэлхийн хүмүүст нөлөөлж чаддаг болсон байна гэж ярьж байвал үнэхээр гоё. Хай за сайн бацгаана манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийн бичлэгийн хувьд гэх юм бол үнэхээр чухал бичлэг байгаа. Би үнэхээр энэ бичлэгээр дамжуулаад нэг эмэгтэй хүний амьдралыг өөрчилж чадна гэдэгтээ 100% итгэлтэй байна. Өнөөдөр бүгдээрээ хэрхэн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх вэ? Хэрхэн өөрийнхөө карьерийг бүтээх вэ? Хэрхэн бусдад нөлөөлөх вэ гэд эдгээр бүхий л зүйлийн талаар ярилцах байгаа. Зөндөө олон эмэгтэй хүмүүс бас зөндөө олон дүүнер маань над руу аягүй их DM бичижсэн. Би тань шиг яг бусдад нөлөөлдөх хүн болмоор байна. YouTube хиймээр байна, контент хиймээр байна. Та өөрийнхөө арга барилаас хуваалцааж гих мэт шиний. Тэгээ өнөөдөр би та бүхэнд хэрхэн бусдад нөлөөлөх вэ? За мөн түүнээс гадна бид нар ямар нэгэн зүйл хийх гэтэл бидний дотор айдас эргэлзээ байдаг. Тэр эргэлзээгээ хэрхэн даван туулах вэ гэдэг талаар хуваалцъя. Чи амжилтанд хүрээд бусдад нөлөөлье гэж бодож байх юм бол чи төгс чадвартай байх ёстой. Өөрийнхөө чадвар дээрээ ажил гэдэг одоо basic юмыг бол хүн болгон ярьдаг. Би ч гэсэн үүнийг байнга ярьдаг. Гэхдээ зарим үед бид нар би чадвартай болоо, тийм болоо тэрийг хийн, ийм болчоод бусдад нөлөөлнө гэхээр дандаа өөрийгөө хойшин тавиад байдаг. Гэхдээ юугэж чи ерөөсөө төгс байх албагүй. Заавал чи нэг 100% чадвартай байж ич бусдад нөлөөлөх албагүй. Чи яг одоогийн энд байгаа байдлаараа, энэ суралцж байгаа байдлаараа, төгс биш байдлаараа бусдад нөлөөлж болно. Ерөнхийдөө бол би өнөөдрийн бичлэгийг хоёр талаар нь хуваасан байгаа. Та хоёр байдлаар өөрийнхөө карьерийг бүтээж бусдад нөлөөлж болно. Нэг нь болохоор маш тодорхой та өөрийнхөө чадвар дээрээ ажиллан чадвараа хөгжүүлнэ, түүгээрээ дамжуулж бусдад нөлөөлнө, бусдад туслана. За харин нөгөөх нь болохоор өөрийнхөө сул талыг ашиглана. Зүгээр өөрийнхөө үйл явцыг хуваалцаад та энэ яаж энэ сул талаа засаж байгаа, өөрийгөө сорж байгаагаа тэмдэглээд түүгээрээ дамжуулж бусдад хүрнэ. Би бол энэ хоёр дахь арга барилыг танд маш их зөвлөж гин. Яагаад гэвэл өсөө төгс зүйл гэж оршдгоо бөгөөд хүмүүстэй яг ингээд сэтгэлээсээ ярьсан, сэтгэлээсээ заасан ямар нэгэн ингээд давж туусан бидний үйл явцыг харах дуртай байдаг. Хэрвээ чи хэн нэгэнд нөлөөлөхийг хүсэж байх юм бол чиний тэр нөлөөлөх гэж байгаа хүнд чинь юу чухал вэ гэх юм бол чи ямар нэгэн зүйлийг сэтгэлээсээ ярьж гинөө, үнэхээр үнэн байна уу, худлаа байна уу гэдг нь тэр хүний хувьд чухал. За мөн түүнээс гадна хэрвээ чи тэр хүнд шийдлийг өгч байна уу гэдг нь маш их чухал байгаа. За жишээлбэл чи одоо төгс байлаа гэж бодъё. Төгс гоё биетэй цаанаасаа төрсэн тийм эмэгтэй хүн байлаа гэж бодъё. Хэрвээ чи төгс гоё биетэй анханасаа төрсэн бол чи гоё биетэй ч гэсэн бусдад хэрхэн яаж гоё биетэй болох вэ гэдэг арга барилыг хуваалцаж чадахгүй. Тийм учраас энэ дээр бидний сул тал орж ирдэг. Жишээлбэл миний хувьд гэх юм бол би өмнө нь одоо илүүдэлжинтэй байж үзсэн. Өмнөх биендээ аягүйх дургу байсан. Гэхдээ тэр биеэсээ би арай өөр биеийг бүтээсэн. Тийм учраас би одоо тасгал хөдөлгөөн хийхдээ ч юм уу, идэх тал дээр, хоол зүйн тал дээр ч юм уу бусдад тусалж чадна. Яагаад гэвэл би яаж үүнийг өөрчилж чадах вэ гэдгийг мэднэ. Үүнтэй адилхан чи ерөөсөө төгс байх албагүй. Тийм учраас яг одоо өөрийнхөө сул талыг одоо ашигла. Хэрвээ чи магадгүй илүүдэлжинтэй байх юм бол өөртөө зүгээр одоо миний зарлж байгаа жишээлбэл 30 хоногийн сорилт байгаа зү. Тэр сорилтанд ороод өөрийнхөө зүгээр үйл явцыг рекордлоод яваад бай. Бусдад би 30 хоногийн энэ сорилтоор өөрийгөө эндээс ингэж өөрчилж чадсан байна гэд үйл явцаа харуулах үед чи бусдад шийдлийг өгч байгаагаас гадна бусдад урам зориг өгч байгаа. Хүмүүс юуг харах дуртай байдаг вэ гэх юм бол яг өөртөө нь адилхан энгийн хүн яаж одоо өөрийгөө даван туулаад өөрийгөө бий болгож ийн, яаж тэр өөртөө нь адилхан энгийн хүн ямар нэгэн зүйлийг бүтээж байна гэдгийг одоо харах дуртай байдаг. Яагаад гэвэл чи тэдгээр хүмүүст одоо боломжийг харуулж байгаа. Би аягүй визуализм бичлэгийн талаар ярьдаг штеп.
Визерлизийн хувьд гэх юм бол үнэхээр хэцүү зүйлийг даван туулсан. Би яаж энэ хэцүү зүйлийг даван туулсан гэд өөрийнхөө траумагаа даван туулсныгаа хүмүүст сэтгэлээсээ зүгээр YouTube дээр ярьсан чинь одоо бүр YouTube-ийн бараг хамгийн том од гэж хэлж болохоор од болцсон. За мөн түүнээс гадна та нар нөгөө clothing-ийн зөндөө олон дасгалуудыг эмэгтэй хүн болгоно хийж үзчихсэн байж магадгүй. Clothing-ийн хувьд яасан бэ гэх юм бол гоё биетэй ч гэсэн бүр тийм төгс биетэй биш. Жишээлбэл та нар харах юм бол зөндөө олон clothing-ээс гоё биетэй айгүй тийм спортлог influencers зөндөө байгаа. Гэтэл clothing-ийн хувьд юуг өөрчилж чадсан бэ гэх юм бол би зүгээр л яг өөртөөгөө адилхан жим рүү явж чадахгүй илүүдэл жинтэй эмэгтэй хүмүүст гэртээ дасгал хийхийг заана гэд өдөр болгон тууштай байгаа л бичлгүүдээ хийгээд байсан. Одоо тэгсэн чинь бүр хэдэн сая дагагчтай зөндөө олон эмэгтэйчүүдэд нөлөөлж байгаа. Би хувьд ч гэсэн яг адилхан би айгүй их өөртөө итгэлгүй байдлыг туулж исэн. Тэгээ дараа нь янз бүрийн бичлэг хийнгүүд ерөөсөө би 500 хэдэн followers тэл явж исэн байх. Тэр үед над руу охтууд айгүйх бичдэг байсан. Ингээд байна, тэгээд байна, надад туслаач гэд. Тэгээ би нэг охинд үнэхээр сэтгэлээсээ зөвлөгөө өгье гэж бодоод яаж өөрийгөө хайрлах уу гэд бичлэг хийжсэн. Хамгийн их явсан бичлэг нь тэр бичлэгээр дамжуулаад би айгүйх followersтэй болж исэн. Миний хувьд гэх юм бол би зүгээр л сэтгэлээсээ хин нэгэнд туслахыг хүсээд урьдчилан үйл явцаа хуваалцснаасаа хойш миний followers айгүйх нэмэгдсэн. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэх юм бол яаж бусдад нөлөөлж чадах уу? Чи юугээ хуваалцмаар байна? Юугээ өөрчилмөр байна? Хүмүүс яаж хүрмээр байна гэд түүнийгээ эхлээд сайн бод. Тэгээ ялангуяа Монголын хувьд гэх юм бол Монгол баг хүмүүс хүүхдүүд бүгдээрээ инфлюенсер байгаад бие биедээ туслах зүйл зөндөө их байгаа. Зөндөө олон мэдээлэл монголоор хайнгууд ерөөсөө гарч ирдэггүй. Жишээлбэл би нэг ном орчуулах гэж айгүйх үзэж байгаа хгүй юу. Тэгсэн чинь ном зохиолчийн эрхийг яаж авдаг, тгийж яаж авдсан бол гэд тэр мэдээлэл ерөөсөө байхгүй. Тэгээ би интернетээр зөндөө хайж үзсэн, ерөөсөө гарч ирдэггүй юм бэлээ. Хэрвээ нэг мэдлэгтэй хүн нь тэрийг блог пост бичээд ч юм уу тэр талаар YouTube хийдэг бол тэр зөндөө олон хүмүүс тусалж чадна. За мөн түүнээс гадна би монголоор ингээд бичихтэй айгүйх алдаатай бичдэг. Хин нэгэн монгол хэлдээ айгүй сайн хүүхэд ч юм уу те монголоор хэрхэн яаж зөв бичих вэ гэд өөрийнхөө арга барилыг хуваалцах юм бол надад ч гэсэн тэр мэдлэг үнэхээр их хэрэгтэй. Монголд ялангуяа интернет яг одоо Америк шиг чимшиг бүр ингээд хөгжиж байгаа ч гэсэн бүр сайн хөгжөөгүй. Тийм учраас хүн болгон өөрийнхөө мэддэг мэдлэгээ блог пост болгож хуваалцаа тий үнэгүй course болгоод YouTube дээр тавьдаг байх юм бол эдгээр нь зөндөө олон хүмүүст хэрэгтэй. Энэ нь болохоор одоо ингээд чадвараа хуваалцах болоод явчихж байгаа юм л да. Чи ямар чадвартай байна тий чиний чадвар бусдад үнэхээр хэрэгтэй байна. Тэр чадвараа бусдад хуваалц. Надад ч гэсэн чиний чадвар үнэхээр их хэрэгтэй байна. Би чиний чадвараас үнэхээр их суралцмаар байна. Гэтэ мэдээ чи бусдад чадвараа хуваалцахын тулд чи өөрөө бас тодорхой хэмжээний мэдлэг чадвартай байх ёстой. Тийм учраас одоо өөрийнхөө бага зэрэг авьяас чадвараа үргэлж одоо дээшлүүлэх гэж мэдээж ажиллах хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд ч гэсэн би хоол зүйн талаар зөндөө олон мэдлэгтэй, хоол зүйгээр өөрийгөө үнэхээр их өөрчилж чадсан. Гэтэ би сурхаа хизээж зогсоогоогүй. Энэ одоо мэрэгчлэр суралцаа, тий бакалавра хамгаалаад ингээл яваад исэн. Одоогийн байдлаар ч гэсэн зөндөө олон ном уншдаг, суралцдаг. Тэгжээж би бусдад илүү ихийг түгээж чадна. Эсвэл чи үнэхээр тий би чадваргүй штэ гэд өөрийнхөө чадвартаа итгэлгүй. Гэхдээ чи одоо инфлюенсер болоод бусдад нөлөөлөхийг хүсэж байх юм бол зүгээр л өөртөө сорилт тавиад тэр сорилтоо бичиж байгаа бичлэг хийж болно. Би одоо 30 хоногийн Glow Up Challenge-ыг явуулаад байгаа шүү дээ. Чи зүгээр тэр Glow Up Challenge-д оролцоод 30 хоногийн дотор би чихэр идэхгүй байж үзлээ. Өнөөдөр тийм байсан, өнөөдөр надад хэцүү байсан. Эсвэл 30 хоногийн дотор би дасгал хийлээ. Өнөөдөр тийм байсан гэд тэр үйл явцаа бусдад хуваалцаад одоо тийм бичлэг хийж болно. Чи магадгүй бусдад нэг их нөлөөлж чадахгүй байсан ч гэсэн бусад хүмүүс чиний одоо тэр урам зориг хичээнгүй байдлыг чинь магадгүй харахыг хүсэж байгаа. Эсвэл чи үнэхээр энэ 30 хоногоор дамжуулаад өөрийгөө өөрчилж чадах юм бол чи бусдад тэр итгэл найдварыг төрүүлж болно. Зөндөө
зөндөө олон эмэгтэй хүмүүс хаанаас нь эхлэхээ мэдэхгүй, яаж эхлэхээ мэдэхгүй урам зоригийг ингээд хүлээгээл байж байгаа. Магадгүй те чиний хийсэн тэр бяцхан бичлэгчин хин нэгний одоо зүрхэн дотор тэр галыг асаач ч магадгүй. Үүн дээр суурлаа дахиад нэг хэлэх зүйл юу вэ гэх юм бол хэрвээ чи ингээд ерөнхийд нь харах юм бол чи бусдад туслаад, бусдыг дэмжиж, бусдад зөвөр нөлөөлснөөрөө бусдад илүү их хүрч чадна. Түүнээс гадна яг өөрийнхөө одоо карьерийг зөвөр бүтээж чадна. Тийм учраас одоо гол зорилгоо аягүй өөрчлөх хэрэгтэй. Ихэнх хүмүүс юу гэж боддог вэ гэхээр одоо инфлюенсер болно, янз бүрийн зүйл хийн гэхээр би үүнийг мөнгө олох гэж хийж байгаа. За эсвэл би нэр төртэй болмоор байна, ийм болмоор байна гэсэн ийм бодлоор хэрвээ хийх юм бол бид нар одоо тэр өөрийнхөө хүссэн зүйлдээ хүрч чадахгүй. Гэхдээ зүгээр энэ бодлоо өөрчлөөд би үнэхээр ямар чадвараараа бусад нөлөөлж чадах болоо. Би ямар 1-2 хүнд ч гэсэн одоо өөрийнхөө чаддаг зүйлийг хуваалцаж чадах болов гэд энэ талаас нь бодоод үзээрэй. Үнэхээр чи сэтгэлээсээ хэн нэгэнд туслахыг хичээгээд тэр чинь хэн нэгэнд хүрч чадах юм бол тэр чинь угаасаа мөнгө болох нь угаасаа тодорхой. Бодоод исэн чинь миний тэр айгүй их хүмүүс сайн хүрдэг. Тэр бичлэгийн хувьд ч гэсэн яг тийм байсан. Тэндээ би зөндөө олон тийм хоол зүйн янз бүрийн бичлэг хийдэг байсан ч гэсэн зөндөө олон хүнд хүрч чадахгүй болохоор тэрэндээ жоохон сэтгэл санаагаар унжээсэн. Гэхдээ хамгийн сүүлд тэр би одоо өөрийгөө хайрлах гэдэг тэр бичлэгийг хийхтэй болохоор би нэг олон хүнд хүрье гэж юусоо бодоагүй. Яг намайг үздэг хүмүүс, сонсох ёстой хүмүүс нь сонсгоё гэд бүр яг тэр бичлэг дээр хэлжсэн. Тэгэж хэлээл тэр бичлэгийг хийсэн чинь бүр зөндөө олон хүнд хүрсэн. Яг үүнтэй адилхан магадгүй чи янз бүрийн траумаг туулсан байж магадгүй, амьдралын түвшинд ямар нэгэн зүйлийг сурсан байж магадгүй, зүгээр л тэрийгэ бусдад хуваалц. Хамгийн сүүлийнх нь гэвэл хизээж бити өөрийнхөө чадвар, өөртөө ерөөсөө бити эргэлз. Та нар бодоод үзтээ одоо маш докторийн зэрэгтэй, сэтгэл зүйчтэй ямар ч followersгүй байхад visualism-ийн хувьд гэх юм бол зүгээр л нэг эмэгтэй өөрийнхөө траумагаа яаж туулсныгаа яриад 6 сая гарan дагагчтай болцсон байна. Тэр олимпийн янз бүрийн аваргууд бараг нэг хүн танихгүй байхад Клоудийн зүгээр тасглаа ингээд хүмүүс сэтгэлээсээ хуваалцснараа хэдэн сая дагагчтай маш том нөлөөлөгч бүр дэлхий даяар одоо нөлөөлж чаддаг нөлөөлөгч болцсон байна. Тийм учраас зүгээр л өөрийнхөө юу чаддгаа харуул. Яг үннийг хэлэхэд чиний мэдлэг ч гэсэн надад маш их хэрэгтэй байна. Би зөндөө олон монгол хүмүүс, монгол хүүхдүүдээс юу чаддгийг би ч гэсэн суралцмаар байна. Яг ийм байж ич бид нар бүгдээрээ бие бинийгээ дэмжиж чадна. Магадгүй те хэсэг хугацааны дараа монголчууд ерөөсөө тэгж бие биентэйгээ өрсөлддөг биш, харин эсэргээрээ бүр ингэж яригддаг болсон бол яг нь Монголын бүх залуу инфлюенсерстэй энэ YouTube платформ, интернетийн платформыг ашиглаад дэлхий даяар дэлхийн хүмүүст нөлөөлж чаддаг болсон байна гэж ярьж байвал үнэхээр гоё. Тийм учраас бид нар ерөөсөө хэн нэгэнтэйгээ одоо тэгж өрсөлдөх биш, бие бинийгээ бүгдийг дэмжиж дэлхийн түвшинд ингээд гарч ирвэл бүр үнэхээр гайхалтай. Бүр тийм баялаг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Одоо магадгүй та нарт энэ амар хол зүйл ярьж байна гэж сонсогдож байж магадгүй. Гэхдээ үнэхээр хүн мөрөөтгэл юм бол тэр бий болж болдог, хүрч болдог юм байлээ гэдгийг би зөндөө олон зүйл дээр хараад явж байгаа, бас бүтээгээд явж байгаа. Энэ талаар зөндөө олон бичлэг хиймээрэн яаж эмэгтэй хүн ялангуяа эмэгтэй хүнээ дэмжснээрээ бие бинийгээ дэмжснээрээ амжилтанд хүрч болдог. Ямар байдлаар яаж амжилтанд хүрч болох вэ? Одоо интернетийн YouTube платформ, блог постын платформ, newsletter платформ гэд эдгээр платформыг яаж ашиглах вэ гэд oh my gosh, there is a lot. Бүр зөндөө их байна. Тийм учраас бас та нар бас миний бодлыг юу гэж бодож байна надад бас хуваалцаарай. Тэгээд энэ бичлэгийг хийхээ үнэхээр гоё ялаа. Би бүр ингээд цаанаасаа emotional болоод бүр ингээд хурдан замраагүй ярьсан ч байж магадгүй. Гэхдээ дараагийн бичлэгээр хэрвээ та нар хүсэх юм бол бүр тодорхой ярих гэж бодлоо. Өөрийгөө бүтээ, өөрийнхөө юу чаддгийг надтай бас бусдад хуваалцаарай. За мөн түүнээс гадна яг одооноос эхлээд
энэ зүйлийг bijүүлээд бүтээе гэж бодсон бол миний 30 хоногийн сорилтонд ороод зүгээр хөтлөөд өөрийнхөө үйл явцыг хуваалцаж болно. Миний зүгээр сургалтанд суугаад өөрийнхөө өөрчлөлтийг ч гэсэн бусдад хуваалцаж болно. Яагаад гэвэл зөндөө олон эмэгтэй хүмүүстэй энэ охины сургалт ямар байгаа юм бол яад юм бол гэд мэдгүй байгаа. Магадгүй чи өөрөө зүгээр ревювээ ч гэсэн хуваалцаж болно. За эсвэл та нар зүгээр миний бичлэгийг үзэж байсан бол зөндөө олон эмэгтэй хүмүүс над руу комент явуулдаг. Миний бичлэг чамайг яаж өөрчилсөн бэ гэдгээ ч гэсэн бусдад хуваалцаж болно. Тэгээд яг чам шиг нэг охин өөрийгөө ч гэсэн өөрчлөхийг хүсэж байж магадгүй. За тэгэхээр өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяртай.